Одоо би 284 өргөдөл гомдол одоо ингээд өгсөн байдаг. Тэрний хариу нь одоо ингээд юу яадаг? Хариуг нь одоо ингээд цагдаа нар агуулга юуг нь өөрчлөөд би одоо ингээд хохирчгсан хохирогч хүн байгаа. Агуулгыг нь өөрчлөөд прокурор руу явуулцдаг. Прокурортойгоо хуульдаал тэрийг одоо энэ хэргийн араас хийн ирэх нү гэл ингээд өвөрлөө төрүүлэл байж идэг хоорондоо амиалцал. Тэгээд би одоо энэ хэргийнхаа араас явахдаа одоо ингээд цагдаа нарт ингээд зодуулж, тамлуулж гэр оронд үүдэнд ирж ингээд машинтаа дагаж ирж араас мөрөгдөг, хөөдөг одоо энэ цагдаа нар бүлэглээд бөөнөрөө ингээд байж идэг. Тэгээд одоо ингээд миний эрүүл амьд явах эрхэнд хүртэл халдаад ингээд намайг цохиж зодоод одоо ингээд янз бүрийн хэрэг түүг одоо хүлээлгэх гэж элдв бусын юм асууж одоо ингэж тагнаж насан туршаагүй хүүхдүүдээс хүртэл мэдүүлэг авч сургууль дээр нь хүртэл очиж нүцгэлж одоо сургууль цэцэрлэгийн орчинд нь хүртэл тэр хүүхдүүд дотор ичээж зовоож одоо ингэж одоо сургууль асран хамгаалагчгүй хууль ёсны төлөөлөгч өсөн зөвшөөрөл авахгүйгээр хүүхдүүдийг одоо ингэж байцааж шалгаж янз бүрийн байдлаар одоо манай гэр бүлд ингээд бүр санаатаагаар халдаж байгаа. Тэгээд гэрт орж ирээ бүтэн жилээр ингээд усаач гисэн. Тэгээд тэр асуудлаа явахаар байрж аваад зодоод ингээд эсвэл бүр өдөржин ингээд харанхуй өрөө мөрөөнд оруулаад ингээд тамлаа зовоогоод ингээд тарчлаагаа байж идэг. Эрүүл мен дээр хохирчоод одоо эмнэлгээр ингээд явсан одоо энэ юунууд байж байна. Эрүүл мэндийн карт, эмчийн бичгнүүд байж байна. Одоо ингээд хохирчоод байгаамаа цагдаагийн асуудалд оролцохгүй гэдэг Ууганбаатар ингээд урдаас шууд яцаачдаг. Тэгээд олон улсын хүний эрхийн конвенцэд одоо юу уламжилж өгөөч. Би одоо ингээд бүхэл бүтэн амьдралаараа үр хүүхдээр ингээд хохирчоод явж байгаа ээж хүн байгаа, иргэн хүн байгаа.